Сайн байцгаана уу? За бүгдээрээ тархлаагаа дэмжих цагаа хийж сурцгаая. За ингээ бүх орцнуудын зурагтай хэнд нэрийг бичиж тавьсан байна. За нэмэлтээр уур нүдүр болон цөгийн бал хэрэгтэй. За ингээ цайгаа хийж эхлэе. За тэгээ уур нүдүр дотроо цинамон, кардамон, гостика буюу лиш цэцэг 3 хийгээд за тэгээ уур нүдүрээрээ сайтар нүдэж өгнө. Аль болох чадлаараа нүдэд жижигхэн үүрмэг болвол маш сайн. За ингээд чангахан шиг сайхан нүдээд өгнө. За нүдэж дуусчаад за савтаа усаа бэлдээд усан дээрээ нүдсэн нундхаа хийж өгөөд хэрчт бэлтгэсэн цагаан гаага нэмж хийгээд за сайтар буцалганаа. Өнгийн гоё дэм бор шаргал болтол нь маш сайн буцалгаж өгнө. Сайтар буцалсны дараа сапрамо нэмж өгөөд лимоно хийнэ. За лимоно хийгээд гутгаад хамсаж үзэж байгаа. Тэгээд хүчийг тааруулаад бас нэмээд хийж болно. За би дахиад нэгийг нэмж хийсэн. Лимоныхоо ингээд шүүсийг шахаад бэлтгэхэд үлдээжүүл амар байдаг. За ингээд сайтар буцалганаа. За буцалгасныхаа дараа шүүлтүүрээр шүүгээд аяглаад за тэгээд жаахан аяглаад нэг ганц 2 минут байсны дараагаар бүгдөө гоё цөгийн балаа хийж өгнө. За би болохоор юм цэлэнгийн ориг цөгийн бал дандаа авч хэргэлдэг. За цөгийн балнаасаа би 2 халбыг хийсэн. 2 халбыг хийгээд сайтар хутгаад уугаад үнэхээр гоё амттай. За энэ хүү цаг ер нь бол ингээд жоохон бие тавуурхах ч юм уу хүүтэн өмөтэн даарцсан үедээ уух юм бол үнэхээр сайн дархлаа дэмжиж өгдөг. Ханиа төрсөн үедээ бол бүр сайн шүү.